Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нэр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? За тэгээд нэг 30 минутын нэвтрүүлэг. Танд хүрж байгаа. Манай нэвтрүүлгийн цагийн талаар болон манай нэвтрүүлэгчийн санаа хэлхийг хүсэх юм бол та бүхэн бас манай чат хэсэгт ороод санаа бодлоо чөлөөтэйгээр хуваалцах болно шүү. Тэгээд учир нь бид одоо бараг 500-аад дугаар хүрэж байгаа болохоор тааштай төмөрөө магадгүй те бас хөгжүүлэлт янз бүрийн зүйл эзэн бас та нарт бас бидэнд хэлэх чухал санааг хэлсэн байхыг бол өгөөсөхгүй. Тийм болохоор та бүхэн маань нэвтрүүлгээ сонсонгоо нэвтрүүлгийнхаа хөгжүүлэлтэн дээр бидэнд бас санаа оноо хэлж болно шүү. Чатны хэсэг дээр шүү харин. За комент хэсэг дээр биш. Тийм. Тэгээд илдэг шүүмж зөвлөмжийг бол сонсон тий хэрэгжүүлэх энэ зүйлсүүдийг одоо хүмүүсийн санал бодол байж иж сайжирч хөгжиж улам одоо гоё одоо боловсронгуй болдог. Тэгэхээр за тэгээд энэ өглөө бодлоо ер нь ингээ нийгэмдэр хүмүүсийн дунд бид нар бие биедээ хэр их тийм магтаалыг хэлдэг үлээ гэж бодлоо. Одоо жишээ нь би бол тэр тал дээр айгу муу хүн байхгүй юу? Дотроо боддог. Гэхдээ яг амнаасаа гаргаж хэлэхдээ айгу таарахын. Дотроо уг нь сайхан зүйл бодоод идэг. Гэхдээ гадагшлуулж одоо хэлэхдээ жоохон мараахан байдаг ч юм уу. Иймэрхүү бас хүмүүс байдаг баха. Нөгөө талаараа үнэхээр бусдыг босгон байгуулдаг, урамшуулдаг, бэлэг авьяастай хүмүүс бас байдаг тий. Тэгэхээр бас байдаг. Тэр надад бол яг тийм бэлэг авьяас бас жаахан бага өгсөн юм шиг байгаа юм. Тэгэхээр пастрийн хувьд энэ тал дээр таавал үнэхээр бэлэг авьяастай байх гэж би бодож таамаглаж байна. Эзний үеэр хичээдэг. Тэгээд саяхан нэг уран зургийн өгс гэдэг дээр нэг юм санагдсан. Би байгууллагынхаа ойрхон байдаг нэг CEO дандаа ордог байхгүй. Тэгээд орох болгонд ингээд мэдлдэг нэг охин байдیں۔ Мэдлэлтгүй хүмүүс бас байгаа гэдэг байхгүй. Тэгээ би нэг удаа зүгээр оронготой за баярлалаа гэцээ. Мэдлээгүй байхгүй надтай. Тэгсэн чинь юунд гэдэг дээ нөхд нь. Сая 5 морил гэсэн үг гэдгсэн чинь. За уучлаарай хаа гэж. Тэгээ тэрнээс хойш мэдлдэг болсон. Бид нэр хүмүүсийг зарим нэг зүйл хийгээхийн төлөө шүмжлэхээс өмнө зааж сургаж тэгэх нь ямар үр дүнтэй юм бэ гэдгийг мэдэх нь айгуу чухал байхгүй. Яг тэгэхээр худалдааны байгууллагч олон хүмүүс орж ирж стресстэй янз бүрийн зүйл байдаг бол зарим нь худалдааны ажилтнтай зүгээр харилцахын тулд гэрээсээ бүр гараад дэлгүүр ордог гэж одоо найз нөхдөг болсон хүмүүс чинь тийм байдаг байхгүй. Тэгэхээр бас яг тийм нэг хүн таньраг одоо худалдааны ч орны танд нэг хүн таныг ингээд сэтгэл санаа духгүй болгосон ч гэсэн 10 хүн танилуу инээмсэглэж таны үйлчилгээ болон тусламжийг авч байгаа да талархдаг байхгүй. Тийм болохоор бурхан бол хизээч ингээл нэг хүнлөө ингээл муу хүмүүсийг дасралгүй нэг хоёроор нь очрлуулаад дугаарыг тараагаад явуулаад байдгүй те. Бурхан ингээд биднлөө сайн хүнийг уучлж өгөх хүнийг, дэвчиж өгөх хүнийг, хайрлж өгөх хүнийг, гоё үг хэлэх хүнийг ч юм уу ингээд гээд бурхан өөрөө мэдээл яг жороо тааруулаад илгээж байгаа гэдэгт итгэх нь бидний хувьд бол маш их чухал зүйл байдаа гэдгийг бол саяны ямиг яриаг сонсоод тэгж бодлоо. Тэгээд нэг юм яхаа урам өгөхөд дотор байгаа бол өгч болно. Байхгүй байдаг байхгүй. Хин хүнд. Дотор байгаа бол яаж гарахыг эзэн цаг хугацааны явцад бас зааж өгөх байхаа. За пастор баярлалаа. Үгийн цаг руугаа орохоосоо өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд та энэ өглөө эзний өмнө авчрах ёстой юу байна вэ? Тэрийгэ тунгааж бодоод хамтдаа эзнийг магтцгаая.
хүрхрэмэт тэнгэрээс асгарч зовлон сэтгэлийн хүлээсийг тайлнаа гал шиг хар бидэн дэрхэд гашуудлын биш баярын үлмээс сунган далд сэтгэлийн нууцыг нээсээ гал хайртай магтан дуулнаа хүрхрэмэт тэнгэрээс асгарч зовлон сэтгэлийн хүлээсийг тайлнаа гал шиг хар бидэн дэрхэд гашуудлын биш баярын үлмээс сунган далд сэтгэлийн Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За одоо бид нар хамтдаа Эфес 4-ийн 29-р ишлэл буюу за 4-ийн 29 үг бол амнаас нь ямар ч ялдарсан үг бүү гарав. Харин хэрэгтэй үед бусдыг босгон байгуулах тусдаа үг хэл. Энэ нь сонсож буй хүнд нэгүүлсэл өгнө гэж хэлсэн байна. Амен. Би 3 хүүгээ өсгөж явах үедээ нэг удаа нэг юм ажигласан.
Манай хүн нэг хэрэг хийсэн. Хэрэгдэгтээ ингээд жоохон байсан. Хэрэг тарихч явах алдаа гаргаад нэг юм эвдчихгүй. Тэгэл эргэн тойрноо харсан. Тэгээд дараад намайг өөрийг нь хараад байгааг мэдсэн. Тэгээд жоохон гайхаж очирч байгаа нь ингээ илэрхий байсан. Ягаад тэгэхээр тэр юмыг эвдэж яхахыг би харсан байж хүүш наа чи эвдэрчлээ тэгж болохгүй ш гэж би ерөөсөө хэлээгүй. Эхнээс нь бүх үйл явцыг нь харж байгаад эвдснийхаа дараа тэр ингээд алдаа гаргасандаа ямар их шанал тэр алдаагаа эргүүлж чадахгүй өөрөө засаж чадахгүй те. Тэгээ одоо яах вэ? Аав уурлах бах, ээж уурлах бах гэсэн ингээд нэг юм бүүн асуулт донд байжгаад над руу эргээ харсан чинь би гарцсан суучихсан. Тэгээд ингээд шууд ингээд юу ч хэлхээч ингээд мэдгүй. Тэгэл орхичихоо минь нөхөө. Зүгээр орхичих. Аав нь өөрөө цуглуулад өөрөө тасчээ гэж хэлсэн. Тэгэл болоо. Саяхан тэр хүүхэд толгоондоо зөндөө юм бодчихсон. За би алдсан. Одоо намайг юу гэж хэлэх вэ? Намайг тагнах болоо яах болоо янз бүрийн шийтгэл оногдуулах болоо те. Тэгээд одоо яах вэ? Одоо энэ бас магадгүй харамсаж байгаа хта энэ аавд хүн бэлгэлсэн бэлэг байсан шүү дээ. Тэгээ одоо яана маана гэдэг ингээл те. Хэрэггүй хурж мөрж гэл тэнд чин тэр жижигхэн толгоонд зөндөө юм болж байгаа шүү дээ те. Тэгээд зөөр надаа орхичих. Аав нь өөрөө цуглуулад өөрөө засчихна гэж. Ингээл бүх зүйл дууссан. Бидэнд ямар нэгэн асуудал тохиолдоход аман дээр баг нөгөө хаалга онгоон гутал ингээд нэг очор дайрдаг штэ тий. Тэрэн шиг л өгөөд ингээд орж ирдэг боловч яг аль үгийг нь гаргах вэ гэдэг нь таны хайраас таны Христэс хэрэг зүйл сурснаас яг харагддаг байхгүй. Тэгээд энэ хэсэгтэр яг юу гэж хэлж ин гэхээр амнаас чи ямар ч ялдарсан үг бүү гарга гэж хэлсэн. Ялдарсан үг ялдарсан байд юм уу хүн ялдарсан байжгаад муу үг хэлдэм үү гэдэг асуулт. Хоёулаа зөв. Ялдарсан хүн байдаг. Чи баярлаа гэд хэлж баярлаа гэдэг үг чинь ямар ч ялдарсан ямар ч муу хүний амнаас гарч болох уугүй байхгүй юу? Гарч болох үг. Тийм учраас үг ялдарсан байх юм ч байна. Буруу үгийн хэрэглээ. Бас хүн өөрөө бас те ямар ч сайн сайхан үг хэлж чадхаа болтлоо ялдарсан байх үе. Харин бидний хувьд нөө Христийн дотор уучлагдсан те жүтгэрт байр суурь жүтгэрийнхаар яриахаа болцсон тэрэнд байр өгөхөө болцсон уурлахаа болцсон ууран дээрээ нар жаргахаа болцсон бидний хувьд бол яаж юм гэхээр биднийг тэгж болиулсан тэр гоё үгсүүд тэр гоё урмын үгс тэр гоё өршөөлийн үгс тэр гоё амар амгалан өгдөг тэр үгүүд бидний дотор явж байгаа. Бага болохоор л бид нэр уурлахтаа нүгэл үлдэхээ болоод ууран дээрээ нар жаргахаа болоод жүтгэрт байр олохоо болцсон маа шүү дээ тий. Тэгэхээр биднийг тийм болгосон тэр сайн сайхан үгийг бусад хүмүүст эргүүлээд гаргахад л болох байхгүй. Тэгээд сүүлийн үед одоо чинь миний хувьд залуучууд хаалга онгойлохдоо жоохон муу гэж хүмүүсийн яриаг аяг сонсоод байгаа байхгүй. Гэхдээ би нэг юм хараад байгаа юм. Харин ч одоо джентльмен гэдэг ч юм уу энгийн нөгөө би хүмүүст хүндэтгэлтэй хандах, хүмүүс рүү гар сунгах, тэ хүмүүс туслах тал тийм үйлсүүд миний нүдэнд бүр маш их харагддаг болсон. Тэр зүгээр амьдралынхын нэг хэсэг юм шиг тэгж харагддаг болсон. За би хүнсний захаас нэг ихчээ хоёр хор дөрөв юм аваа гараад ирсэн чинь нэг залуу дугууныхаа өрүүлэнд ачаад тэгээ тэр залуу та хаашаа явах вүлээ гэд ингээд дугуунаасаа буугаад төрөөд явахыг харсан байхгүй. Тэр одоо тэр эмээгээс болоод нэлээд хоцорч нэг газар очих байх. Харин тэр хаашаач яраагүй бол тэр эмээ гар нь ядрахгүйгээр гэртээ харж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ийм амнаасаа ямар ч муу үгийг гаргахгүй байхад суралцах хэрэгтэй. Муу үг гэдэг нь зөвхөн нэг юм доромжлолын үгийг хэлдэг. Яарсан үг. Эсвэл одоо юу гэдгийг ойлгочоод байхад нь хэлж байгаа үг. Тэгээ хүн ингээ буруу юм хийснэ ойлгоцсон байхад нэмж хэлээд яг ингээд бүр арчаачтай хэлэхгүй ч байсан бодно штэ гэдэг хахад хэлээ хайчдаг баг. Тэгэл би цаа өөрөө мэдсэн байсан штэ. Та яаж мэдэж байгаа үний дотор орсон юм шиг. Хэл хэрэггүй л байсан юм даа. Гүйгөө би буруу юм хэлв. Тийм буруу юм хэлэв гэхдээ цагаа олж хэлээгүй. Бас наад өвчин зөв үг. Гэхдээ төрөн хэлэхгүй яасан. Одоо алдаа гарсныхаа дараа хэлэх чинь яах юм бэ? Тэгэхээр харин өнөөдөр энд нэг
хэлж байгаа ятгах байгаа Бурхны үг бол ямар үгийн тал дээр жинхээр Паул энд хэл ярианы ариун байдлын тухай ярьж байгаа гэдэг бид нар бодох хэрэгтэй. Бусдыг дороотуулж, итгэлийг нь сулруулж, сэтгэлийг нь шархлуулдаг үгсүүдийг зүгээр л хамаа намаагүй ярьж явдаг тийм задгаа сэтгэлгээний эсрэг Паул ярьж байгаа. Яг Библийн энэ хэсгээр бол Паул өөрөө грекээр энэ хэсгийг бичсэн байгаа. Паул өөрөө уран илтгэлийн өндөр чанартай, чадамжтай нэгэн байсан гэдэг нь бол харагддаг. Шинэ гэрээ номын хэрэг бид нар уншия гэх юм бол грекийн 523 үгийг тээжлэхэд л болдог байхгүй юу? Тэгэхээр цөөхөн үгийг наан цаана нь оруулаад ийм үгэн дээр тоглох байдлаар аягүй ярьдаг хүмүүс гэсэн үг грекүүд. Харин Паулийн энд хэрэгэлсэн муу үг гэдэг үг нь зүгээр нэг ийм хараал мараалын үг ш. Ялзарсан, өмхирсэн гэсэн тийм утга санаатай үгийг энэ хэсэгт хэрэгэлсэн байгаа. Эхэнд үг байсан, үг нь бурхантай байсан гэж хэлэгдэж байгаа. Тэр рема, тэр логос бол бүтээх чадaltaй, амьдрах чадaltaй үгийн тухай хэлж байгаа. Харин энд гарч байгаа ялзарсан, өмхирсэн гэдэг нь хэрэгцээгүй болсон, хэлэх шаардлагагүй байсан одоо тийм үгийн тухай ярьж байгаа. Бид нэр хүмүүст ингээд алим тарааж гэж бодъё л та. Сая омын итгэхээр доор манай байгууллагын одоо үүдэнд нэг юм хүргэлтээр алим жүрж ирсэн байхыг харлаа та маш гоё том хэмжээтэй Узбекээс ирсэн ч гэнэ хаанаас ирсэн ч гэнэ гээд үнэр нь бүр үнэхээр гоё те. Тэгээд ингээд бидний яг ингээд харагдах байдал үнэртэх байдлаасаа тийм хэрнээ яг өгөөд ингээд утсан чил яг гараас гард өн гутал нэлцгас хийгээл явчихвал яахав. Тэ. Яг ингээд хадсан чинь мохоо ойл яахав. Тэгэхээр бид нар яг энэ үгэд гадна харагдах байдлаараа нэг юм одоо хэлэх хэрэгтэй хэлэхгүй бол яг хүн хэлгээс таасчгээс гэж байгаа боловч нэгүслийн биш ялдарсан үгсийг л битгий хэлээ гэж хэлээд байгаа байхгүй. Одоо юу гэдэг маш их хичээсэн хүн алдаа гаргангуут л тийм. Угаасаа хүн өөрчлөгдөг юм уу? Тийм. Христэд итгэхээр гайгүй болсон байх шин яг хэвээрээ байна гэдэг ингэж хэлээд тэр их олон жилийн өөрчлөлтийг нэг удаагийн алдаагаар заримдаа хүмүүс өгөөсөх тохиолдлоос гардаг. Тийм болохоор нэг юм байна. Үг итгэл өгч чадна тий. Үг яг хүний одоо төр сэтгэлийг хормоогоос хамгаалж чадна. Үг яг хүмүүст зэвсэг өгч байгаа шүү дээ хүмүүст. Юмыг муу юм нэг эсэргүүц. Үг яг өөрийгөө илэрхийлэх урам зориг хүмүүст өгч чадна. Хамгийн гол нь үг би чамд хайртай байдаг. Би чамтай үргэлж хамт байдаг. Би чамаа хизээч орхихгүй гэсэн Бурхны тэр үгүүдийг хүний дотор суулгаж идэг. Тийм үг суулгагдсан хүн чинь эргүүлээд Бурхан чамаа хизээч орхихгүй. Бурхан биднийг ийм алдаанаас олж хаяхгүй гэдэг ийм зөв хандлага, зөв юутай үгтэй болж байгаа байхгүй. Зөв үг нэмэх нь зөв цаг. Энэ бол нэгүсэл. Зөв үг нэмэх нь буруу цаг. Энэ бол шарах. Өрсөл шарах. Зөв үг буруу цаг шарах байхгүй. Нэг юмыг ингээд дандаа нэг юм хачин эргүүлчихэд байдаг хүмүүс байгаад байдаг байхгүй. Хэдийн би нэг нөхөр эхнэрийг гоё баярлуулж явахыг харлаа гэсэн чинь манай энэ намайг баярлуулдгүй ингээд. Би ингээд шал өөр юм ярьж байгаа байхгүй жишээ. Тэнгуут тэрийг шууд тэнд чирж авчиргуудаа яг хажуудаа те магадгүй тэр түүхийг сонсоод би нэрээ тэгдгүй шүү. Би хааштай ингэдэ гэд бодчихсон хүнийг олон үнийн нүдэн дээр энэ ерөөсөө ингэдэггүй ингээ хэлчих юм бол нөгөө тэгдгүй чигээрээ үлдэх зөрүү занг хөдлөгч магадгүй. Энэ бол хүнийг өөрчлөх үг биш аахгүй. Харин миний хан тэгмээр л байдаг байх та. Тэгтээ боломж болцоо гадгүй байх та. Тэгэхээр нэлээх юм тэгээд өөстөө авч чадахгүй маа өөр хүмүүстэй зориулж байх юмаа гэдэг чинь ийм үгийг хэлэх юм бол яаж игээл завсар зай гаргаад нэм бодоол өгнө л гэсэн үг байхгүй. Тийм учраас дахиад хэлье. Зөв үг, зөв цаг. Энэ бол нэгүсэл, энэ бол өөрчлөлт. Зөв үг байсан ч буруу цаг бол энэ бол шарах, энэ бол зөрүүдлэл, энэ бол одоо юу гэдгийг буруу шийдвэр гаргах үндэслэл бол болдог. Тийм учраас одоо асууя л да. Өөртөөсөө л асууя. Бидний ам Бурхны үгийг, хайрын үгийг түгээх хэрэгсэл байх ёстой. Бидний ам биднийг доромжилж, бидний жихэнд, бидний амьдрал, бидний зүрх сэтгэл шивндэг байсан мууирын сүнснэх шиг бидэнд таалагддаг, биднийг эвгүй, хүнд хэцүү, ядруу болгодог тийм үгсийг бусдад хэлдэг байх ёстой. Тиймээс миний үг барьж байгуулж байна уу, нурааж байна уу?
Би сэтгэл хөдлөөр ярих нь их байна уу эсвэл сүнслэг ухаанаар дэвчээртэй цагаан болж ярьж гин үү? Миний үгийг сонссон хүмүүс сэтгэл нь хөнгөрч байна уу эсвэл сэтгэл нь давчтаж урам нь хуурж байна уу гэдэг асуултыг бид нэр эндээс тавих хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь энд нэг үг хэлээд байгаа шин. Бусдыг босгох үгийг тусдаа яг хэрэгтэй цагт нь хэлэх юм бол энэ бол нэгүсэл. Нэгүсэл гэдэг чинь авах ёсгүй юм а тэр хүн авч ийн гэсэн үг байхгүй. Тэ? Чамайг худлаа өнгөрөөж байгаамаа гэж хүмүүс хажуухаас хэлэхгүй шүү дээ, тэ? Түүнийг урамшуулж байна. Түүнд боломж олгож байна гэж хэлэх болно гэж. Тэгээ бурхны нэгүсэл бидний амаар дамжуулан бидний таньдаг, бидэнтэй ярилцсан бүх хүний дээр байх болтугай. Налдашиг ятхам дүүрэн таны голоосаа баян тансаг нутаг цухтаби нэрихтэн магтя нистэн налдашиг арга мохордан эсэн цөлөөр явж ангацанга цөцангүй дэби нэрихтэн магтя Таны өгсөн ивэр бүрээ таныг магтъя Харахгүй намайг бүчих үед би хийсэн Мөхийг эсдидээр авдаасээ Мөхийг эсдидээр Мөхийг эсдидээр авдаасээ Яру андатэтэн авдаасээ Ятхам дүүрэн таны голоосаа баян тансаг нутаг цухтаби нэрихтэн магтъя Нистэн надашиг арга мохордан эсэг цөлөөр явж амбацанга цөцангүй дэби нэрихтэн магтъя Таны өгсөн ивэр бүрээ таныг магтъя Харахгүй намайг бүчих үед би хийсэн Мөхийг эсдидээр авдаасээ Мөхийг эсдидээр Мөхийг эсдидээр авдаасээ Яру андатэтэн авдаасээ Мөхийг эсдидээр авдаасээ Мөхийг эсдидээр Мөхийг эсдидээр авдаасээ Яру андатэтэн авдаасээ Есүс та цорын ганц 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 Есүс таны дээр авдаасээ Есүс таны дээр Есүс таны дээр авдаасээ Яру андатэтэн авдаасээ Есүс таны дээр авдаасээ Есүс таны дээр Есүс таны дээр авдаасээ Яру андатэтэн авдаасээ
Бид өнөөдрийн үгийн цагаараа Эфес 4:29 амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нэгүсэл өгнө гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд тэгэхээр та бусдыг босгон байгуулдаг тэр итгэлийг, найдварыг, урам зоригийг, бас тэр шарахыг эдгэх тэр босгон байгуулах тустай үгнүүдийг хэлдэг байгаасаа гэж уриалж байна. Тэгээд би ч гэсэн одоо өнөөдөр өөртөө хэдий дотроо бодоод гадагшлуулж чадахгүй хэлэхгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр хэлэх ёстой, хэрэгтэй цаг үед нь тэр хэрэгтэй үгийг бас хэлэх ёстой гэдэг зүйлийг бас ойлгож авлаа. Тэгээд нэг хүний хэлсэн үг байна л да. Льюис гэдэг хүн юм шиг байна. За үг бол сум шиг нэг гарвал буцааж болдоггүй. Тийм зэвсэг шүү гэхээр зэвсэг шүү гэсэн маань. Тэгэхээр үгээ буцааж болохгүй учраас бас бодох нь шүү дээ. Би энэ үед хүнд юу хэлэх вүлээ гэдгээ бас сайн бодож явахгүй бол түрүүн пастрын хуваалцсан шиг шарахч болж үлдэх магадлалтай, бүх зүйлийг эргүүлэгч магадлалтай байдаг те. Тэгээ үг өөрөө маш хүчтэй байдаг. Тийм учраас та бусдыг босгон байгуулах үг хэлэх үү? Эсвэл бусдыг шархлах те? Бусдыг дордуулах тэр үгийг хэлэх үү гэдэг бол бидний сонголт байна. Тэгээд Линкольн гэдэг ерөнхийлөгчийн үгийн нэг түүхийг товчхон яриад тайлбарая. Линкольн ерөнхийлөгч дайны үед Америкийг удирдах гэсэн чинь түүнтэй уулзахаар нэг хатагтай ирсэн байна. Линкольны нэг онцлог нь юу гэхээр хэнийг ч хүлээж авдаг гэсэн байна. Тэгээд нөгөө дайн энэ тэнд өгч байгаа тэргүүдийн хаа мэдээллүүдийн дунд байж исэн хүн чинь нөгөө хатагтайг үрд суулгаад өөрөө хажууд нь суугаад хатагтай би танд юугаар туслах вэ гэсэн чинь юугаар туслах гэж. Би зүгээр таныг өглөөний цагаа уусан эсхийг л мэдхийг хүссэн юм а гэж хэлээд өөрийнхөө барьсан далахыг сагсан тэгээд айдэрсэн байсан. Тэгэл Линкольн уйлаад нулимс нь гараад талархаад тэр эмэгтэйгийн төлөө залбирж өгөөд тэгээд гаргасан гэж ярьдаг. Тэгээд тэр өдөр гаргасны 2-3 шийдвэр нь хэдэн 10,000 хүний амнасыг аварсан гэж түүхэн тэмдэглэгдсэн байд. Таны амнаас хэрэгтэй үедээ гарсан нэг үг, нэг зөв хандлага таны эргэн тойрны хүмүүсийн хувьд маш чухал шийдвэр гаргах өдөрт нөлөөлж магадгүй шүү гэдгийг л хэлмээр байна те. За ингээд хамт залбирая. Орчлон ертөнцийг бүтээсэн эзэм танд баярлалаа. Таны хайр агуу та биднийг ивэж өрөөж өгөөрэй. Биднийг үг хэлэх үед бидний амнаас таны үг гараасаа гэж хүсэж байна. Эсвэл биднийг босгож байсан тэр үгүүд яг хэрэгтэй хүнээ дахин босгохоор гараасаа гэж хүсэж байна. Урмыг хугалж өөрийгөө шүүж өөрийгөө дорд үзэж ирсэн тэдгээр бодлоод үг болон бусад хүмүүс рүү гардаг байсан бол харин одоо бусад хүнийг өршөөж бурхан хүнийг яаж өөрчлөх талаар итгэл найдварын үгс, хайрын үгс амнаас гардаг байхыг хүсэж байна. Эзэн минь энэ амийг таны төлөө хэрэглэгдэх хамгийн сайн зүйл болгож өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.